Өдөртөө та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Маркет автод хөтөлбөрийн 3 гарагийн дугаар та бүхэнд хүрч байна. За энэ удаагийн дугаараар бид бүхэн гадаадын болоод дотоодын хөрөнгөний зах зээлийн мэдээллээс танилцуулах хүрэх болно. За манай улсад үйл ажиллагаатай уурхайн ойлгохын гадаадын хөрөнгө оруулалт томоохон компаниудын хувьцааны талаарх одоо өөрчлөлтийн мэдээллийг хүрэхээр бэлтгэсэн байна. За Спар Манган гот компани гэх юм бол саяхан одоо хүсэл амгийн кокс болон дулааны одоо нөөцний чиглэлээр үйл ажиллагаа компани газар энэхүү компани саяхан олборлолтын болон одоо ашиглалтын лиценз аваад байгаа. За энэхүү компани хувьцааны хувьд гэх юм бол өндөр байдлаар одоо 4.7% уналттайгаар хувьцаанд арилжигдсан байна. За харин жилийн хацуултаа одоо анонснаас дарцуулт нь харах юм бол нэлээд уналттай буюу 72.97% уналтыг бол үзүүлсэн байна. За Англи World Food компанийн хувьд гэх юм бол Австралийн хөрөнгөний бирж дуртайгаар арилжуулдаг байгаа. Энэхүү компанийн хувьцааны хувьд 147% өдрөө өөрчлөлттэй. За жилийнээс 55.33% уналтайгаар хувьцаанд гарсан байна. За харин Rangers Resources Food компани гэх юм бол мөн Австралийн хөрөнгөний бирж дуртайгаар арилжуулдаг. За энэхүү компанийн хувьцаа 526% уналттай. За жилийнээс 70.59% уналтайгаар халтайсан байна. Петромонтод болон Центра Голдын хувьцаанууд гэх юм бол Петромонт төсөв компаниас 141% өдрийн одоо уналттай, жилийнээс 64.65% уналттай буюу 875 одоо функцтэй байна. Зарим Центра Голдын хувьцааны хувьд 64% өсөлтийг үзүүлсэн гэсэн мэдээлэлтэй байна. Зарим Центра Голдын хувьцааны хувьд гэх юм бол 62 Америк доллартай, өдрийн өөрчлөлт нь 3.9% уналтайгаар гарсан байна. За онлайн гэх юм бол энэхүү компани хувьд 48.33% уналтайгаар гарсан байна. За харин Эрдэнэ Resources компанийн хувьд 18 одоо Канада доллартай, 278 одоо хувь уналттай буюу жилийнээс 53.33% оруулсан гэсэн мэдээлэлтэй байна. За та бүхний сайн мэдэх Аван Хамаас компани саяхан одоо нэрээ өөрчилсөн байгаа. Turkish Hill компани болж өөрчлөгдсөн. Энэхүү компани хувьцаа Америкийн хөрөнгөний биржээр өнөөдрийн байдлаар бол өөрчлөлт аргагүй. За жилийнээс бол 48.13% уналтайгаар гарсан байна. За харин Торонтогийн хөрөнгөний биржээр 903 Канада доллартай өдрийн хувьд өөрчлөлт аргагүй гэж за жилийн 49.8% уналттай гарсан байна. За харин Professor Gold компани гэх юм бол 7% 17 одоо Америк доллартай өдрийн өөрчлөлт нь 2.80% оруулсан байна. Та бүхний анхаарлыг нэлээд татаж байгаа. Энэхүү компани гэх юм бол төрийн өмчид одоо Хэдтийн төрийн Чалка компани хувьцааныхаа одоо дийлэнх хувийг зарахаар болоод ирсэн мөрөж энэ хөлтлөг онцлог санаад зүгээс хөрөнгө оруулалтын хуулинд одоо хязгаарлалт оруулж төр зогсоогоод ирсэн. За Чалка компани зүгээс энэхүү хувьцааг авах одоо саналаа 2 удаа бараг хойшлуулаад 9 сарын 4 хүртэл унгаад ирсэн бол за энэхүү гэрээний хэлцэл одоо Риотинто компани зүгээс гаргаснаар бол Чалка компани тус компани хувьцааг одоо хөдөлж авахгүй гэсэн одоо энэхүү хэлцлийг зогсоолоо гэсэн мэдээлэл гаргаснаар энэхүү компани хувьцааны хувьд бол нэлээд уналт ажиглагдсан байгаа. За өнөөдрийн байдлаар South Resource компани хувьцааны гэх юм бол өдрийн өөрчлөлт 6.39% уналттай. За харин жилийн өөрчлөлт жилээс 65.83%-аар унсан гэсэн мэдээлэлтэй. За яг нэг часны хувьд гэх юм бол 205 Канада доллартай арилжигдж байна гэсэн мэдээлэлтэй байна. За ингээд дэлгэрэнгүй мэдээлэл хүрэхээр бидэнтэй Голомц Cruise компани шинжиж нарамт бидэнд холбогдож байна гэдэг мэдээлэл. За цаана өнөөдрийн мэндийг хүргэе. South Resource компани хувьцааны гэх юм бол сүүлийн нэлээд уналттай болоод байна л та энэ өөрчлөлтийн дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй. За South Resource компани бол 60% нь бол Аван Хамаас буюу одоо Turkish Hill Resources компани бол эзэмшдэг байгаа. За энэ хүү эзэмшлээ Хэдтийн Чалка компанид одоо хөдөлтөөр шийдвэрлсэн төрөв хэлсэн баг. За Аван Хамаас компани мэдээлснээр бол өнгөрсөн нэг өдөр мэдээлснээр бол энэ хүү хэвлэлээ Чалка компанид бол энэ хүү хэвлэлийг бол цэцэлсэн салбарын албаны бол мэдээлэл хийсэн байгаа. За ингэснээр бол South Resources компани хацааны ханш өнөөдрийн байдлаар 16.86 Хонконг доллар буюу алхах 6.2% уналттай байгаа. За мөн дээрээс нь 9 сарын 3-ны өдөр South Resources ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр Аван Хамаасын гүйцэтгэх захирал Kay Presley хэмээх гүйцэтгэх захирал бол South Resources компани төлөвлөлт төсөвлийн хараад бас гишүүнээр бол сонгогдсон байгаа. За энэ нь магадгүй одоо удирдлагын төвшөнд компанийн үйл ажиллагаанд бол эргээр нөлөөлөх магадлалтай талтай гэсэн тийм бол байр суурьтай байгаа. Хараад бус гишүүнүүд юм яг ямар гишүүн хэлж байгаа юм бэ? За шууд утгаараа бол компани шууд үйл ажиллагаанд бол оролцохгүй. За төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнийг одоо хөндлөнгөөс хяналт байдлаар ажигладаг. За тэр компаниг удирдах тийм одоо удирдах албан тушаалны хэлнэ.
Бусад уулуурхайн компаниудын хувьцааны хувьд одоо Salesforce Resource шиг юм одоо өндөр үнэлэлт гэдэг юм ажиллагдсан компаниуд байгаа. Монинко компани тагсчлалын тайланг гаргасан гэж юм. Тайлангийн талаар ямар хөө мэдээлэл, тайлан гарснаас хойш хувьцааны хувьд өөрчлөлт орсон байна. За Монинко Mongolia Energy Corporation гэдэг компани бол ховдын хөшөөтийн уурхад бол үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. За өчигдрийн байдлаар мэдээлснээр бол хагасчлалын тайлан болоод нийтэд одоо загсан. За үүгээр бол гарсан гэсэн сэтгэлтэй холбоотойгоо бол 5.1% бол үнэлэлтээр хаагдсан байгаа. За энэ нь бол бас Монголтай холбоотой уулуурхайн компаниудын бас томоохон одоо нэг үнэлт болсон жилүүд болно. Тэгэхээр Монголын хөрөнгөний зах зээл дээр ямар хөө үйл явдлаас өрнөж байгааг хоёлоо үзэгчтэй хүргэе. За хөрөнгөний зах зээл дээр ерөнхийдөө сүүлийн 7 хоног өнгөрсөн 7 хоног ч гэсэн багцын арилжаанууд нэлээд хийгдээд байна гэсэн. Ямар хөө багцын арилжаа, ямар компани хувьцаанууд ингэж арилждаг байгаа юм бол хэдэн төгрөгөнд хэдэн ширхэг хувьцаанууд арилжиж байгаа талаар мэдээлэх хэрэг. За өчигдрийн байдлаар бол нийтдээ 15.8 тэрбум төгрөгийн одоо нийт арилжааны дүнгүүлгээ хийгдсэн байгаа. За Тобор индекс маань 17956 нэгж буюу өмнөх өдөртөө харьцуулахад 10.6% бол өссөн байгаа. За үүнээс бол голлон арилжаа хийгдсэн компани бол Бэрхүүл шарын гол компани Block Trade бол блок арилжаа хийгдсэн байгаа. За Бэрхүүлийн нийтдээ 14 тэрбумын арилжаа хийгдсэн. За энийг бол өчигдрийн хаалтын аншийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулбал бол нийт гаргасан хувьцааны 30% эзэлж байгаа. За мөн шарын гол компани 1.5 тэрбумын арилжаа хийгдсэн. За үүнийг бол өчигдрийн хаалтын аншийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулбал бол нийт гаргасан хувьцааны 1.3%-тай тэнцэх хэмжээний арилжаа хийгдсэн байгаа. Хувьцаануудыг ингэж багцаар нь худалдаж авч байгаа ямар одоо хүмүүс худалдаж авдаг юм бол ингэж эрэлттэй байгаа нь юунаас нөлөөлж байгаа юм бэ? За одоо ер нь бол олон улсын зах зээлд бол томоохон арилжааны үнийн дүнтэй гүйлгээнүүдийг бол аль бие усаар мэдээлдэг тийм Bloomberg-ээр ч юм уу бусад мэдээллийн хэрэгслүүдээр бол цацдаг байгаа бол нийтэд. За Монголын хувьд гэх юм бол одоо систем шинжилгээтэй явж байгаа болохоор за энэ тал дээр бас хараахан мэдээлэл бол цог байгаа. За яг томоохон арилжаа хийгдэж байна гэдэг юм байна. Одоо нэг талдаа томоохон хөрөнгө оруулагч нөгөө талдаа бас хоорондоо тохироод тодорхой нэгэн ханшин дээр одоо том хилцэл хийж гэсэн үг л дээ. Гэснээр бол одоо хувьцаа эзэмшигч одоо шийдвэр гаргах төвшөнд хувьцаа эзэмшигчтэй боллоо. Шийдвэр гаргах төвшөнд бол одоо хүмүүс одоо хувьцаа эзэмшигчд нь өөрчлөгдөж байна гэж болгож байна. Мэдээлэл өргөсөн харамттай баярлалаа.